За Монгол улсынхаа ерөнхий сайд Учрал гэдэг хүнийг өнөө орой гинт өрөвдөд лав юмэр санагдчихлаа. Хөрхийн амттай ерөнхий сайд болсныхаа дараа айгүй том шийдвэр гаргаад засгийн газрынхаа хурлаар туулын хурдны замыг зогсоо гэж шийдсэн. Ард түмэн баярлал алга ташаал. За ашгүйдээ нэг төр засаг гэж бас байдгийн биш үү манай улсад. Нөхөн амынхаа уух усыг бас хамгаалдаг хүн байдгийн байна гэл бөө баяр болол гэсэн чинь байхгүй. Нөгөө ажил нь араар нь үргэлжилсэн тий. Ерөнхий сайдын засгийн газрын хурал дээр алах цохол байна. Ардалт нь өөстөө нөгөө Нямбатар хотынхонтойгоо алах цохоод байдаг. Алах цох нь битэл бүр цемент цогцсон, бетон цогцсон. Туулгалдыг барих гэж байгаа бүх зүйлүүдээ бүр ингээ бүрэн хэмжээгээр бэлтцсэн. Игнэгээр нь ачааны машин авчраа зогсоодсон. Тоон тооноор нь хайрга болгоцсон. Тоон тооноор нь цемент болгоцсон. Хүчирлэг стандар үнэн илэг болж байна. Яа би одоо ингэж хотынхаа дараад илэг бариулж байгаа ерөнхий сайдыг ер нь Монгол улсад урд нь үзэж байгаагүй юм байна. Ерөөсө харж байгаагүй юм байна. За тэгээд хотынхаа намын орооны дараад илэг бариулж байгаа намын даргыг ч урд нь ерөөсө харж байгаагүй юм байна. Тэгээд Монгол ардын намын дарга гэж байгаа. Монгол улсын ерөнхий сайд гэж байгаа. Тэгээд хотынхаа намын орооны даргыг дийлэхгүй намын дарга. Хотынхоо засаг даргыг дийлэхгүй ерөнхий сайд. Өөрт нь бол үзэг байж байгаа байхгүй ингээд Нямбатрыг ингээд огцруул гэдэг ганцхан гар үсэг зурх үзэг өөрт нь байж байгаа. Тэгээ учралд тэр үзэг нь байж байгаа. Тэгээ учралд тэр үзэг нь байгаад хахад Нямбатар учрлыг дээрлэхэд байгааг би бүр яагаад ч ойлгохгүй юм бүр яагаад ч ойлгохгүй. Учрлын гарт үзэг байх тэр эрх мэдэл байх ерөнхий одоо үндсэн хуулиар олгогдсон тэр эрх мэдэл байгаад хахад яагаад үзгээрээ гар үсэг зурж чадахгүй ингээд дээрлэх хүлээд идэм бэ? Тэгээ одоо залуу хүнийх нь хувьд одоо өрөвдөд ах юм аа. Би одоо учрлыг бол элдвэр муулмаар л байна л да. Одоо жишээлбэл үеийнгийн ерөнхий сайд байсан бол одоо чи одоо юу ч хийж чадахгүй болчоо энэ гэд хэлчмээр байна. Гэтэл хөрх юмд бас залуу хүн байгаад байдаг. Залуу ерөнхий сайд нэг юм сурчаасаа гэд. Үндэ нэрээ одоо шившиг болж шүү. Одоо энэ хоёрын харилцаа. За би учрал гэдэг хүн шившиг болж байгаа гэж хэлэхэ болий зүгээр. Энэ хотын дарга ерөнхий сайд хоёрын харилцаа нь өөрөө Монголын төрд жоохон урд өмнө байгаагүй өрөвдмөр зүйл болж шүү л гэж хэлмээр байна. Тэгээд ийм өрөвдмөр байдалд оруулахгүй тулд уулна тийм ээ. Ийм өрөвдмөр байдалд оруулахгүй тулд үндсэн хуулиар ерөнхий сайд тэр хотын засаг даргыг маяг огцруулдаг тэр эрх мэдлийг өгсөн байгаа шүү дээ. Тэр үзгийг өгсөн байгаа. Дуртай сайдаа огцруулж болно. Хотынхаа даргыг огцруулж болно. Аймгийнхаа даргыг огцруулж болно. Тэр бүх өөртөө заграгдахгүй байгаа хүмүүсийг шууд огцруулах эрх мэдлийг болно. Өгсөн байгаа шүү дээ. Тэг өгчихсэн эрх мэдлийг эдэлж чадахгүй ингээл өрөвдмөр байгаад одоо юу гэж хэлмээр юм те. Одоо нөгөө Михайлд нэг бодол бий гэчээр одоо учралд нэг бодол бий л байгаа бах та ухаанда. Гэхдээ энэ бодол нь байгаад Монгол улсын нийслэлийн гүний усны санг дараа төлсний дараа устгасны дараа тэр бодол нь гарч ирэх юм бол бидэрт ямар ч хэрэггүй л дээ. Тийм учраас одоо би одоо учрал гэдэг сайдыг нь үзгээ бариач гэдэг одоо энэ үзэг харуулъя да. Үзэг харуулъя. Учрлаа чамд юм үзэг байгаа. Ерөнхий сайд хүний гар үсэг зурдаг юм үзэг байгаа шүү чамд. Нямбатарт үзэг байхгүй шүү. Нямбатарт тэр бидний мөнгөөр тоглоод байгаа харах л байгаа. А чамд бол үзэг байгаа. Чамд бол эрх мэдэл байгаа. Чамд үндсэн хуулиар энэ Нямбатар гэдэг нэг огцвол гэдэг гар үсэг сурах эрх нь байгаа шүү дээ. Тэг яагаад энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа? Яагаад ингэж үүрэг даалгаврыг чинь огт биелүүлэхгүй Монголын төр гэж байхгүй юм шиг ажиллаж байгаа хүнийг яагаад ингэж толгой дээр гаргаад байгаа? Яагаад ингэж тэр хүн ингэж дуртай газараа боржоор хуулж хаад, дуртай газар явган зам хуулж хаад, дуртай хүнээ майт хөөчигээд хэрэлдээд бийж идэг. Ийм ёс зүгөө байд юм бэ? 500 тэрбум төгрөгийг хууль зөрчөөд санхүүгийн зохицуулах хорооны бүх журмыг зөрчөөд шилжүүлчихсэн хүн бол одоо өнөөдөр ерөнхий сайдын үдээс төв майг ихэн байтугай Монголын төрд ажиллах эрхгүй байх ёстой шүү дээ. Нийтийн албанд ажиллах эрх нь аль эрт хасагдчих ёстой шүү дээ. Би ч хэлбэл соёл спорт айлч улсын сайд байхдаа нийтийн мөнгөн дээр буруу шийдвэр гаргасан гэд 5 сая төгрөгийн зөрчилтэй хүн дээр би төрийн нийтийн албанд ажиллах эрхгүйгээр ажиллаас нь халж ирсэн шүү дээ. 5 жил төрийн нийтийн албанд ажиллах эрхгүйгээр ажиллаас нь халж ирсэн. Тэр зөрчил бол 5 орчим сая төгрөгийн зөрчил байсан.
Гэтэл өнөөдөр 500 тэрбумын зөрчилтэй гүйлгээ хийж гисэн нийслэлийг төрд ажилуулах нь нийтийн албанд ажилуулах нь битэл өөрийнхөө эрх мэдлийг эдэлж чадахгүй тэднэрт ирлэх үлж шүү дээ өнөөдөр ерөнхий сайд. Тэгээ одоо эр хүн болмоор байна. Ерөнхий сайд болмоор байна. Одоо насан турсан хүн болмоор байна. Учрал сайдаа. Монголын төрд өмнө хизээч ерөнхий сайд нь нийслэлийн засаг даргын доор байгаагүй юм шүү гэдгийг чамд энэ лайваар сануулах гэсэн юм аа. За тэгээд энэ лайвыг ерөнхий сайд учралт хүртэл нь шеэрлээд өгөрөө. За Нямбатар энийг үтсэн жах үзээгөө жах эртээ тэргөө тэр хүнд төр уус ард түмний хуус энэ төр бол хамаагүй болоод удаж байгаа. Харин ерөнхий сайд учралт бол хамаатай байх гэж бодож байна. Тийм учраас тэр хүнд хүртэл нь шеэрлээд өгөрөө.